Сайн байцгаана үзэгчдээ. Учиртай урилга нэвтрүүлэг маань эхлэж байна. За одоогоос 4-5 жилийн өмнө Universe Best Song гэдэг тэмцээн та биднийг бас шоугуулж байсан. За одоо болтлоос та бидний дунд гарч байгаа шинэ Universe Best Song нэвтрүүлэг эхлэх гэж байгаа юм байна. Тэгээд өнөөдрийн зочноор хөтлөгч хулан Гаан Эрдэнэ. Энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа өдрийн. Энэ өдрийн мэнд сайн байна уу? Шинэ оны мэнд. Шинэ оны мэнд. 이제는 서로가 힘이 돼주는 세상을 꿈꾸며 Universe Best Song чинь одоо хэдэн хөтлөгчтэй болж байна? Өнгөрсөн жилээс эхлээд та хоёр хөтлсөн. Өнгөрсөн жил нийт 6 шинэ залуу хөтлөгч. Өөх зургуулаа юм. За. Тэгээд энэ жилээс бол яг өнгөрсөн жилийн 6 хөтлөгчдөөс яг 3 нь үлдээд Зэндмэн, Хулан, би. Тэгээд дээрэс нь манай одоо Universe Best Songs наадмын загалмаалсан хөтлөгчд болох одоо Ануш Ходковч хоёр маань нэмэгдээд энэ жилийн наадмын 5 хөтлөгчтэй. Зөв. Уул нь Ануш Одгоёрч хоёулах нэгсэн шүү дээ. Хоёулах нэгсэн. 5 жил хоёулах навсан. Та нар чи яаж анх хөтлөгч боллоо? Дуулдаг байл. Зэндмэнийг бол би дуулдаг гэж бодсон. Universe Best Song-д ороод хүмүүсээ тэндээсээ гараад ингэ хөтлөгч болсон тийм. Би бол анхнаасаа л хөтлөгч байсан. Юу яг одоо сургуульдаа сураад тэгээ UBS лидтэй дадлаг гэж орж ирээд тэгээ ихний 100 дадлаг сэтгүүлч. Анх бол сэтгүүлчээрээ орсон юм. Тэгээ сэтгүүлчээрээ ажиллаж байгаад сүүлдээ хөтлөгч болоод тэгэл Universe Best Song наадам тэгээ хөтлөж эхэлсэн. Ганаг асуумаар Гана Universe Best Song хэдэд орсон гэсэн? 11 тий. Universe Best Song 11 гэж болсон юм уу? Тийм 2011. Гайхлаас би одоо 11-ийн жил явчихлаа яа тэгээд. За 11-т орсон гэдэг чи хэдэн юм бэ? 3 нот. Universe Best Song 3. За ингээ ороод 25-д орсон тий. 25-д үлдлээ. Гана бол мэдээж Монгол улсын дуучин болно гэж харсан баг тий. Монгол улсын хөтлөгч болсон явж шít. Тий. Universe Best Song маань одоо 5 дахь жилдээ явж байна. Одоо 7 дахь жил. 7 дахь жилдээ явж байна. Цаг хугацаа хурдан биш. 7 жилийн өмнө бас UBS-дэйсэн байхгүй. Тэгэхээр чи юу вэ одоо бас яваад байгаа нарахгүй л юм байна л да тий. 7 жил боллоо. Чи одоо жил болгон шилдэг 25 гэж гаргаж шүү дээ. 25, 16. Хизээ 15 гэж гарсан бэ? Өнгөрсөн жил. Өнгөрсөн жил 15 гэж гарсан уу тий. Ягаад тоог зүйлсэн? Яг хав тэгэл тэр тодорхой шийдвэрүүд байдаг л хахтай. 9 он, 10, 11 он 12 он ингээд 25 явсан. Шилдэг 25. Тэр дотор ч юм бол яг хүн нэг бүрчлэн тоолох юм бол тэр дотор ч 2 хамтлаг байна гэдэг юм уу те. Ингээд явахаар чинь нэг 30 гаруй хүүхэд байгаад байдаг байхгүй юу жилдээ. Яг тэгээд нэг одоо нэг 5 гишүүнтэй нэг хамтлагийн чинь нэг л шилдэг оролцох гэж үзэн ш. Тэгээд үндсэндээ 25 гэж байна. Тэгээд 13 оноос эхлээд шилдэг 15 оролцогч 16 оролцогч гэдэг. Сүүлийн жилүүдэд бол одоо яг ялцчихгүй тасралтад 15 оролцогч байгаа. Би сонсогч би одоо хэрэглэгч гэдэг утгаараа асууж байгаа. За Universe Best Song бол одоо үйлдвэрлэгч гэж юм тийм ээ. Монгол улсад чанартай дуучин гарах гэдэг. Жил болгоо 25 гарч байна. За би яг үнэхээр хэрэглэгч хүн тийм. Би эндээс бол цэлмүүнийг таньж байна. За сүүлд хишиг даалаа гэж таньж байна. За 2 байна уу. Тэгээд нөгөө нэг Холли Доллигээ дуулаад байдаг зал. Ингээ 3. Жил болгоо шилдэг 25 Монгол улсын шилдэг 25 дуучин ингээ гардаг. Механик гэж таних уу? Механикийг танд байна. Анхны хүмүүсээс бол яг мэдчихэж байгаа. Цэлмэн байна. Механик байгаа тийм. Механик нь байгаа. За тэр нөгөө сэтгэлээ би гэдэг нэг дуучин байдаг. За ганц л дуу дуулсан баг. За тэрний дараа нэг 2 3 дуучинтай хамтар дуулсан баг. 25 чи одоо 70 100 гарцсан юм шүү. Шилдэг 100 дуучин. Хаана яв? Бүгдээр яг дуулж байна. Дуулж байгаа. Ер нь бол 100-ны хэн дуулж байгаа. 80 үнэхээр чанартай болж байна тийм. Дуулж байгаа. Чанар бол байдаг. Тэрнээр бол ингэдэг байхгүй. Харин яг яалтчгүй сонсогчдын зүгээрээс ч юм уу хэрэглэгчдийн зүгээс нэг асуултууд байдаг. Жил болгоо ингээл яг 25 хүртэл нөгөө үед нь хайч чадчих гэдэг юм уу тийм. Энэ бол хийгээд яваад байгаа. Одоо жишээ нь Монгол Улсын филармонд яг гоцол дуучныхын дийлэх бүртгэлт нь манай Universe Best Songs наадмын шилдэг оролцогчтой. За яалтчгүй одоо Холли Долли бол сая бол одоо надад ер нь санал нийлхэл бах манай үзэгчид тий. Холли Долли бол одоо цөм авлаа шүү дээ. Холли Долли цөм авч явах шиг үү. За тий. Гих мэтчлээ уран бүтээлүүд бол бүгдээрээ хийж байгаа. Тэгээд тэрний хажуугаар мэдээж хувь хүнээс шалтгааллах зүйлүүд байна тийм үү. Түүнээс бас нэг уран бүтээл хийхгүй байгаа хэсэг бүлэг хүмүүсийг Universe Best Songs наадам руу буруутгаж бас болохгүй л дээ нэг талаараа. Яг ингэж бодохгүй юу? Үйлдвэрлэж байгаа, үйлдвэрлэл гаргаж байгаа. Тэгэхээр Universe Best Song энэ 25 хүнээ зүгээр л ийм 25 шиг л хайж байгаа. За яг кинонд тоглуулж байгаа тийм. Кинонд 25 хүнийг заавал оруулдаг байхгүй. Заавал нэг дүрд оруулаад эсвэл цаана нэг шалны модер ингэ зогсдог чинь заавал оруулах юм. За ингэ гаргалаа.
За нөө 25 дуучны хармаар гэдэг. UBS нь ингээд хайчдаг юм. Үгүй шүү дээ. UBS нь харин одоо яг ингээд тухайн хүний хайгуун байна л да тийм. Хайгуун жишээлүүд байна. Тэгээд янз бүрийн одоо бид нар чинь ингээд баяр ёслолууд монголчууд айгүй ихтэй. Тэгээд ер нь бол ямар нэгэн баярын нэвтрүүлгүүдээр бас Universe Best Songs наадмаас туран гарсан уран бүтээлчид маань байнга оролцож яадаг. Ер нь тэгэл тэднэрийгээ бас хөгжүүлсэн нийгэмд одоо энэ чинь бүтээгдэхүүн гаргаж яах гэсэн шүү дээ. Тэрийг борлуулахын тулд бас сурталчилгаа хийх хэрэгтэй. Сурталчилгааг бол тэр залуу уран бүтээлчдэд зориулж UBS Leads ер нь бүхэл одоо 3 эфирээ хамгийн одоо нээлттэйгээр тавьж өгдөг хүмүүс бол тэгэл уран бүтээлчид л байгаа л да. Тэгээд бусад цаг үед бусад зах зээлд одоо бусад телевиз дээр ирлээ гэхэд бол ингээл эфирийн цагийг үнэлдэг штеп. Ямар нэгэн сурталчилгаа гэл зөндөө их мөнгө олоод явчихдаг. UBS Leads бол ямар ч одоо орлого авлага байхгүйгээр яг уран бүтээлчтэй л борлуулах тал дээр бол ажилладаг. Энэ жил 15.5 болох уу? Багасах уу илүү? 15 бол 15 хэрэг байхгүй. За мэдээж social network гэдэг тийм олон нийтийн мэдээлэл хэрэгсэл интернет гэдэг юм чи их хөгжсөн. Universe Best Song анх их таашаал хүрдэг байсан. Явандаа магадгүй их шүүмжил гарч ирсэн. Гээл 25 мөнгө гаргаад жил болгон хийгдэх юм. Завсруулж болдгоо юм. Мөнгө олох гэдэг юм шүү. Тэ. За жишээ нь рагуг хөтлөгч байл. Шүүгч байла. Заавал тэгэл араас нь тэнгууд рагугаа явуулангуудаа рагун ч муулаад тэнгууд зөрүүлээ нөгөө хүмүүс нь ч гэсэн муулаад хоорондоо таарахгүй болоод явуулчих. Тэнгүүтээ яг адилхан нэг монгол хэлэндээ муу шүүгч авчрыг тавьчих юм. Ямар учиртай байдаг юм бэ? Яг тэр за тий дараалал нь хариулна л да. Ингээл юм жил болгон 25-т гаргаад хайчдаг ч юм уу те. Тэгж ойлголоо. Тэр бол үгүй байхгүй те. Одоо юу гэдэг чи 2009 оны шилдэг 25-таа биднээс өнөөдөр хүртэл нэвтрүүлэгт оролцуулаад ч гэдэг юм уу. Одоо ахаад бас нэг шинэ CD-ний сумгийн ажил эхлэх гэдэг ч гэдэг юм уу те. Ингээл юм уялдаа холбоотой байнгын ажил бол хийгдэл явж идэг. Байнгын уран бүтээл бол хийгдэл явж идэг. Тэр тал дээр бол өстой тийм байхгүй шүү гэж одоо те бүр аль ёсоор хэлмээр. Зарим нэг хүмүүс бол яг те нэг жоохон сөрөг талаас нь ярьдаг ч юм уу. Тэрийг бол мэдэн сонсч л байсан. Шүүгчийн хувь дээр бол тухайн үед бол яг рагу шүүгчд бол хөөхн одоо хувь асуудал дээр ямар асуудал гарсныг бол бид бас яг сайн мэдэхгүй. Тэр гараад исэн сенсацийг ярьж явах шиг юм. Тэр сенсац дээр бол нэг талаас нь зөвтгөл ирсэн шүү дээ. Рагугаас өөрөөс нь аль биелсэн. Хөрхөн охтууд муу дуусны тэнцээд идэг ч үнэн үү? Тэрийг шүүгчдээс асуусан дээр ахаа. Би л тэгэж анзаарж байгаа юм байна. Үгүй тэгвэл буруу хариулуулаа шүү дээ. Тийм. Урлагт нэг юм байдаг штэ. Урлагт арын хаалга байхгүй гэж. Мянга сайхан байгаад яах юм бэ? Нэг дуу амьдаар дуулж чадахгүй хүн шилдэг түгэлтэйгээд яах юм бэ? Тийм биз дээ. Тэр хүн яаж хоолоо олж идэх юм үргэлжлүүлээд тэр хүнд яг сэтгэл зүйд нь хөвөнд нь гоё л байд юм аа. Тийм биз дээ. Тэгээд тэндээс чинь мэдээ шилдэг 25-аас тухайн онд гарч байгаа шилдэг 25-аас үзэгчид юу харах вэ гэхээр нэвтрүүлгийн чанарыг харна. Шүүгчдийн чанарыг харна. Оролцогчдын чанарыг харна. Тийм болохоор тийм хүн гаргаад яах юм бэ? Тэр бол бодлаа. Яг жил болгон явж байгаа 7 жил явчлаа тий алгасаагүй жил алгасаагүй яг тодорхой нэг хэмжээнд нэг өөрчлөлт гараг байх яг раагүй өөрчлөгдсөн баг тий одоо үзэгчд багасаад байгаа юм шиг санагддаггүй даа нарт айгүй шүүмжил гарч энэ дээр ямар нэг байдлаар давуу тал эсвэл өмнөхөөс өөр болно гэсэн амлалт ч юм уу тийм зүйл юу тий өсөө тэрэн дээр би нэг тайлбар хэлмээр санагдаад байт юм аа өнгөрсөн жил 6 залуу хөтлөгч гарч ирлээ. Өнгөрсөн жил Universe Best Songs наадам зохион байгуулалт гэдэг шуум сенсац яваал үздэг үзэгчд нь хүлээлт үүсгээл те. Наадам эхэлсэн. Нөгөө нэг 5 жил хөтлсөн Утга ануушин байгаагүй харин бүр эсрэгээр 6 нэг юм залуу хөтлөгч гараад ирсэн. Яг хөө дилийнх нэг юм заримын нөхөөрдөж, заримын хайрлаж те. Нэг юм жоохон настай хүмүүс нь ч байдаг юм. За нэг үеийнгийн охтууд нь өөр харч гэдэг юм уу те. Гэх мэтчлэн олон өөр өнцгөөс харсан олон нүд байсан баг. Тэрний хажуугаар юу байсан гэхээр одоо сайн мэднэ муулдаг л байсан шүү дээ. Хаста энэ тэр нь тэгээд энэ ингэж яриа тэр нь тэгээд энэний өмсөн зүүцэн тэрний энэ тэгж ярьдаг өстэй. Ярьдаг л аахгүй. Хин бэ? Хин яриад байна. Тиймэрхүү мас бол байна. Тийм тэрийг бол хүн болгон мэдчихэв. Хүн болгон хүлэн зөвшөөрсөн. Үзэгчдийн дунд гэдэг нь. Тийм. Хамгийн гол нь тэрийг би хараад олзуурхаад байгаа байхгүй. Тийм. Ягаад тэр вэ шүү дээ. Хүн чинь муулсан юм дараа нь эргэж хардаг байхгүй. Заавалчгүй. Биднес нэг талаараа бол яг би нэг талын жоохон дөвлөж ярьж магадгүй л дээ. Нэг талаараа муулагдаад тэрийг заахаа муулах биш юм аа шүмжлэгдээд байна гэдэг бол хүмүүсийн анхаарлын төвд байна л гэсэн үг.
тэр хүний өмнө байгаа учраас тэр хүн биднүүсийг харж нэг талаараа шүмжлээд байна л гэсэн. Тийм болохоор үзэгчд буурсан гэдэг дээр бол санал нийлэхгүй. Яг ямар нэг байдлаар гэхдээ үнэхээр үзээд бухимдаад байгаа хүмүүс идэг шүү дээ. Жишээ нь ямар нэг юм дээр ч юм уу ингээл нэг орж ирэл нэг аюу шараа ямардаг шүү. Тэнгүүд нь би үзмээр байгаа боловч чаддгүй байхгүй. Тоонд орж холоо сонсч маасаа. Хэцүү юмнууд ихээдэг. Тэгээд энэ дээр асуугаад бас нэг бас сенсац гарч ирсэн. Сэтгэл мэдрэлийн өвчтөе хүүхдийг нэвтрүүлэгтээ оруулаад зурагтаар гаргачаад тэнгүүтээ тэрийгээ дараа нэтээр цацсан. Ийм сонсно та нар? Сонсоогүй маань юу лээ? Сонсоогүй. Тэр бол Universe Best Songs надад бишэлдэ. To be or not to be. Гэхдээ адилхан Libes Liz's одоо туран гарч байгаа уран бүтээлийн хэлбэр. Бид нэр одоо өөрийгөө сорих гээд үзэх гээд авьяасаа бас чадуулах гээд өөрийгөө бас үзэх гээд ирсэн оролцогчдыг бол бүгдэн нь л одоо нээлттэйгээр хүлээж авдаг. Бид нар дээр ямар нэгэн тийм шалгуур цензур 16-аас дээш настай байх ёстой л гэдгээс биш өөр бол ямар нэгэн тийм одоо цензур байдаг. Комментүүдийг харж исэн байхгүй. Энэ хүн тэнэг байж болно те. Хүсээд орсон байж болно. Заавал энийг ахин дахин интернет тавиал, шеэрлээл ийм байгаадах ямар хэрэг байсан гэдэг. Тэрийг интернетэд тавьсан хүмүүс нь уран бүтээлчид биш шүү дээ. Яг ингэж одоо сэтгэлээ хэлж байгаа, эсвэл одоо муулж байгаа үзэгчид тэрийг өөрсдөө тавьсан. Тэр чинь тий юу байсан шүү дээ. Зурагтнаас авсан бичлэг байсан шүү дээ. Тий. Зурагтнаас хийсэн байсан байхгүй. Тий зүгээр нэг үзэгч. Тэгээд яг нэг талаараа ярихад тэр ардчилсан нийгэм, ардчилсан шоу тэр хүн тийм байна уу? Өнөөдөр яг тэр тайзан дээр гараа өөрийгөө үзүүлэх, театрын урлагч юм уу, жүжиглэх хүсэл сонирхолтой хайртай бол тэр бол асуудал биш байхгүй. Тэрэн дээр бол юу гэдэг чимдээ нэг талаараа энэ хүн ийм учраас оруулахгүй гэсэн зүйл байх бол нэг талаараа утгагүй байхгүй. Тэгэхээр өөрөө бол эхний шатныхаа даалгаврыг буруу л ойлгоцсон юм билээ шүү дээ. Өөрийгөө танилцуулна гэж бодсон, өөрийгөө л танилцуулсан. Дээрээс унтсан юм байна шүү дээ. Харин ахчаа би ингээд тэнцүүлчихэж ганц удаа гууж ингээл. Рагу намайг тэнцүүлж гууж ингээл. Тэгээ нэг дундаж дуулаад тэгэнгүүтээ ингээ 25-д орцсон байдгүй. 25-д үлдсэн хүний тухайд энэ ямар сэтгэлээ. Яг үнэгээр нь хариулъя. Хүн болгон өөрийн гэсэн ертөнцтэй байдаг. Хүн болгон өөрийн гэсэн дуулах арга барил, маниартай байдаг. Тэрэнд автагдчихгүй. Тийм учраас 25 дотроос энэ муу дуулдаг, энэ сайн дуулдаг гэж шүүгээд ирэх юм бол буруу. Нэг талаар бол яг муу дуулдаг, сайн дуулдаг гэдгийг яг мэрэгжлийн үүднээс ч гэдэг юм уу те. За нэг амсгааны задаргаа, өнгө тоон хэмжээч байдаг юм уу? Тэрүүгээр байж болох байх. Гэтэ нөгөө талаар болохоор манайхан яаж энэ муу гэдэг ихээр харьцуулт хийгээд байдаг. Хооронд нь харьцуулж ерөөсөө болохгүй шүү дээ. Хоёр өөр хүн. 2012 онд шүүгч Долгиахтай бид хоёр нэг уран бүтээл хийгээд хөдөө явсан. Тэгээд бид хоёр яг энэ сэдвээр ярилцж байсан л та. Тэгэхээр мань хүн юу гэж хариулсан бэ гэхээр Universe Best Songs надамд нэг л нэг тийм ахуул юм уу те? Нэг л нэг тийм ар үрийн хаалгач байдаг юм уу? Нэг л нэг тийм ах トゥ угийн хүүхэд байдаг юм уу? Нэг удаа ийм юм болж байгаагүй. Нэг удаа ийм юм болсон болвол энэ тэмцээн чи өнөөдрийг хүртэл ингэж явахгүй байхгүй. Бид хоёр хоёулахнаа сууж ярилцж байгаа надад тэгж хэлжсэн. Тэр үл ялтчихвол үнэ. Өнөөдөр нэг тийм нөхөр орж ирэл те 4 шат 5 шат гойно гэдэг бол бас хэцүү шүү дээ. Тэр хүн бас нэг юм байна. Мэргэжлийн шүүгчнэр сууж байгаа учраас мэргэжлийн үднээс шүүлтэйг болж байгаа. Мэргэжлийн үднээс харж байгаа. Түүнээс бүр байхгүй нөхрийг бол хэцүү шүү дээ. 3 дахь шатнаас хойш тэгж гуйж ясныг бол санахгүй байна. Нэг хоёрт бол яг хүн чинь нөгөө нэг олон камер харна, сандрна. Тэгээ ийм гэрэлтэй ийм том студиуд ороод шүүгчдийнхүүдийг хараад бол сандраад өөрийгөө үзүүлэхгүй байж болно гэдгийг шүүгчд ч тэр уран бүтээлчд ч тэр яг ойлгоод нэгдүгээр шат, за хоёрдугаар шат байж болно. 3-аас хойшоо бол тэгээ яхаа ихчээ гэсэн юм бол. Тэр чинь шатууд нь 1 2 3 гэхээр зөвхөн шүүгч шийдвэр гаргаж байгаа юм. Хүн шүүгч шийдвэр гаргаж байгаа. Өнгөрсөн жилээс ард түмний санал шүүлэг орж ирээд. Одоо нөгөө их олон комментта сошиал ертөнцөөр чинь the best of best-ийнхаа шилдэгүүдийг Facebook-т нэг 5000 найзтай бол явах нэ. Facebook 5000 найзтай. Байгаад явахгүй шүү дээ. Баяр цэнгэл 20000 найз болох тий. Гэдэг дээр ийм тайлбар өгч болж байна. Даваа тал байгаа болов гэж би бодохгүй. Энэ жил ч юм уу тий. Яг мэдээж бага хэмжээний бол даваа тал бол байна шүү дээ мэдээж. Тийм үстэй. 300 за 500 найзтай хүний хажууд 5000 найзтай хүн бол яаж ч утсан. Доор ээж нэг 5 лайкны зүрх бол гарах нь бол ойлгомжтой байна л та.
Universe Best Song 7 дахь жилдээ өргөлжилж чинь дараа жил мэдээж өргөжлөх баг тийм үү? Зогсохгүй хизээ зогсохгүй. Жил болгон 15 25. Энд дээр харин би нэг тайлбар сүүлд хийгээд байгаа л та. 16-тнуудын айрам гэж биднес ч ихсэн ярьж байгаа хүмүүс ч их сонссон баг. Мэдчихлээ баг. 9 настай байсан хүүхэд анх Universe Best Songs 2009 наадмыг зохион байгуулад 9 настай хүүхэд ингээд үзчихсэн бол өнөөдөр 16 толоотой болсон тий. Өөрөө оролцогч нь болсон баг. Тэрийг 6 жил хүлээсэн байна. 7 жил, 5 жил, 4 жил, 3 жил өнгөрсөн жил 15 таа байсан хүүхэд энэ жил орох хэрэг нь бүрдээд орж. 1 жил хүлээсэн байна. Жил болгон 16 нас хүрч байгаа айрам байгаа байхгүй. Зөвхөн ганцхан бас нэвтрүүлэг зогсохгүй гэдгийг 16 наснуудын айрам гэж тодтогдоод байгаа тэр наснуудаар бас зөөрлөж болохгүй л дээ. Нэг талаар манайх бас их сайхан дуучин арт түмэн насны хязгаарлалт 16-аас дээш болохоор өндөр наснууд маань орж ирдэг. Залуучууд маань орж ирдэг. Мэргэжлийн сургуулиас орж ирдэг. Оролцогчдын тоо бол буурдгууд бас бид бүхэн бас хийж байгаа ажлаараа баярлалдаг. Энэ ажил дээр бас ингэж ажилласандаа бас маш их баярлалаа. Одоо Universe Best Song чи бүртгэл нь явж байгаа тийм? Бүртгэл нь явж байгаа. Бүртгэлийн оромжны хэдэн төгрөг вэ? 5000 төгрөг. Хэдэн хүн бүртгүүлж байна? Universe Best Song нэгээс хойш ер нь рекорд нь хэд вэ? Нэгээс хойш 800 байдیں۔ 800 хэдэн он юм бэ? Танаа он. Манай он ч 900 авсан шүү. За 800 5000-аар үржүүлэх хэрэгтэй. Энэ жил ер нь хичнээн оролцох юм шиг байна. Энэ жил яг одоогийн байдлаар бүртгүүлсэн байгаа 600 хүүхэд байна. Нэг 700 гарч байгаа л үү дээ. Одоо нэг үлдсэн хугацаанд. Гэсэн ерөнхийдөө баг хцаа тооцоол байна. За тэгэл нөгөө 25 хүүхэдтэй олон таниулах гал идэг. Тийм харуулж байгаа болол. За тэгэнгүүтээ кинон тоглуулаад тэр кинон одоо яг нөгөө мэрэгжлийн хүмүүс нь үзэхэд хэр байдаг юм бол яадаг юм бол гэл шүүмжлэл хэр их ирдэг юм. Киноны хувьд чанар нь хэр их болж байгаа юм бол тэр кино ямар учиртай зүгээр л Universe Best Song-ийн зөвхөн 25-ыг харуулах гэсэн зүгээр промошн төдий юм уу эсвэл яг кино урлаг гэдэг талаараа хэр чанартай бол кино болох гэж гаргаад байгаа юм уу? Промошн тэгж хийдэг бол сайхан л шүү дээ. Нэг талаараа нөгөө талаар юу гэхээр гол дүр гэж байна кинонд ч бас нэг ангилал туслах дүр гэж байна. Нэг нөгөө хэлэхэд бүр хэмжээний уран сайхны киноны 50% ч юм уу 40% массовк нь явсан гэж байна ч юм уу те. Гэдэг утгаараа мэдээж юу гэдэг чинь манай 25 юм байлгүй бүгдээр орно гэсэн юм бол байхгүй шүү дээ. Тиймээс тэр дотор ч бас нэг ангилал хийн, ангил явагдана, шалгуур явагдана, цензур явагдана, мэргэжлийн үнийн авчирна те. Нөгөө нэг шалгуурыг явуулна шүү дээ. Энэ яах нь вэ, их нөө хитүүд хийлгэж үзүүлэмж гэдэг юм уу те. Гэж дотроосоо ангилж ялгана. Шигшин гэдэг юм уу. Тэгж яагаад өөрийнх нь тохирох дөрүүдийг өгнө. Зохиолын дагуу. Зохиол бол наан нь бол мэдээж гарсан байх шүү дээ. Тэгж яагаад уран бүтээлтэй ажиллаа. Одоо жишээ нь манай одоо сүүлийн үед хийгдэж байгаа уран сайхны киноны хувьд ярихад бол гол дүрд нь бол нэлээд сайн тухайн одоо оныхоо шилдэг хүүхдүүдээс дундаас нэлээд сайн гэсэн хүүхдүүдийг сонгож авч тоглолдог ч юм уу те. Түүнээс хамаагүй нэг тийм бол байхгүй ш. Нэг талаараа промошн хийх гэдэг байгаа юм шиг. Тийм болох нь яг тэгэхээр мэдээж мэргэжлийн төвшөнд ажил явагдаж байгаа учраас. Тийм учраас нэг тийм тоглоом шиг нэг юм бол байхгүй л те. Одоо энэ 3 сарын 8-нд UBS-ийн 2012 оны Universe Best Songs наадмын шилдэг оролцогчийн тоглосон Содура гэдэг шинэ кино нээлттэй хийж байгаа. Нэг нээлттэй хийсэн санагдаад байгаа байхгүй. Тэр нь одоо энэ 3 сарын 8-нд болчих юм уу? Нэг кино театраа гараагүй л Содура ч юм. Гараагүй, ерөөсөө гараагүй тий. Юу гэж хоёр нь ихв тий. Хүмүүсийн бас шуум их буруу яваадах шүү. Содура кино гараад тэгээд алдаатай болоо буцаагда тэгээд засагдаа дахиад гарч байгаа. Гүг ер нь дэлгэсэн бол ерөөсөө гараагүй. Ерөөсөө гараагүй тий. Нэлтэж ягаа ингэж удсан. Уул нь 100 яваал фүг гээл намран гарчдаг шүү. Гоё юм үзүүлээ л та. Тий. Чанартай байл л та. Тий. Олон улсад соёл л да. Энэ жил гадаад улсаас дуучид орох уу? Магадгүй өөр сенсацтай ч юм уу. Африкаас хүн ирэх үү? Африкаас ирсэн шүү дээ. Ирсэн үү? За. Тэр хол яасан. Шилдэг төлсөн шүү дээ. Тийм үү. Скул ингээл нэг авьяастай биш байхад нь ингээл яг холоос ирсэн байх ингээ өрөвдөж тийм үү? Тийм байх үгүй шүү дээ. Айгу мундаг. Харин ч холоос ирсэн оролцогчд маань илүү авьяастай байна. Манайхнаас уу? Манайхнаас биш ээ яах вэ? Энэ тийцхээр те. Зарим нэгтэй те. Их мэдчлэн гэдэг юм уу гэдэг шиг байдаг. Тийм яалтчгүй нэг юм одоо те сая өөрөө чи асууж байгаа асуулт бас нэг юм цаана нэг юм хардлагын маягтай те. Нэг жоохон юм маягтай. Тийм байх. Би хэлсэн шүү дээ. Манай томчууд ч гэсэн өөрснөө хэлдэг. Тэр нь юу гэхээр урлагт арын алга гэж байхгүй. Яах юм бэ?
тэр хүнийг олдуулахын төлөө нэг дарга байдаггүй л байхгүй. Тэр хүн хэн олдуулах вэ гэхээр үзэж байгаа зэрэгтэл байхгүй. Тийм учраас арай алга гэж байхгүй. Universe Best Songs надад жил ирэх тусам уламл чанарчаал сайжраал оролцогчдын одоо ирж байгаа газрууч гэдэг юм уу те өнгөрсөн жил тэрний өмнөх жилээд Америкаас өмнөд Африкаас за тэгэл урд хөршөөс маань хойд хөршөөс маань гэдэг юм уу ингээд олон улсын оролцогч зөндөл оролцсон. Бүрээдэд UBS Music сувг гардаг. Тийм учраас одоо Орос хэл дээр шууд нэвтрүүлэг явуулж байна. Тэгээд бүрээдэд одоо Universe Best Songs намыг бас үздэг учраас оролцогчид маань эхний нэгдүгээр шатанда яг бичлэгээр дуулалтаа ирүүлээд тэгээд тэнцэх юм бол нааша бас Монгол руу ирээд уран бүтээл одоо шалгаруулалтанд оруулах тийм боломжтой байдаг. Тэгээд бүрээдэг өөх хотод гэлүүдээ Universe Best Songs наадам бас яг тэнтхийн үзэгчдэд ард түмэнд зориулагдаж бас зохион байгуулагдчихсан гэсэн. Зөв. Өнгөрсөн жил билүү? Өнгөрсөн жилийн хувьд Universe Best Songs наадам одоо нэг юм cover нь шүү дээ тий. За cover зохион байгуулагдаад тэндээс үлдсэн шилдэг бүхтүүд ирээд одоо оролцох эрхээ одоо авч яана гэдэг талаараа ч юм уу тий. Бас тийм бол тийм. Гадны улсаас ирж байгаа дуучид бүрээд гэж юм тий. За яг бүрээд нь ингээл тэндээ юм шалгаруулаад Монголд ирлээ шилдэг хооронд үлдчихлээ. Магадгүй зарим төрүүллээ. Тэгээ яг гадны дуучид нь Дүүшний эндээ үлдээд уран бүтээлээ төрүүлж бас болно. Буцаад эх орондоо очиод бас уран бүтээлээ төрүүлж бас болно шүү дээ. Тэр чинь хамгийн гол нь бид нар энд одоо төрүүлэн гаргаад өглөө тэрийг яаж өөрөө хөгжүүлэх үү, хөрсөн байхад одоо яаж цэцэглэж ургах вэ гэдэг тэр хүний л амжилт уран бүтээлээс шийдэгдэх асуудал байна. За төрүүлүүллээ. За тэгээд 25-д үлдчихлээ. Тэгээд цаашаа та нар өөрсдөө мэдээлэл өгөх юм. Одоо мэдээж чи яста хэцүү юм байна. Төсөл нэвтрүүлгүүд байгаа штэ. Яг ингээл шалгаруулалт дууслаа. Нараас нь одоо Ганагийн төрөн зөндөө дурдснаас төсөл нэвтрүүлгүүдээр оролцуулаад бүгд нь ямар ч байсан аваад үргэлжлүүлээд уран бүтээлийг нь бол үргэлжлүүлээд төсөл нэвтрүүлгүүдээр оролцуулаад одоо баярын уур амьсгалтай ч юм уу. Тэг нэг зүйлийг бас нэмж хэлэх ойлгох. Яг би энэ нэг бодолтой байл да. Анх би ингээл UBS ингээл Universe Best Song дорнгууд нь 25 юм уу эсвэл шилдэг 5 мавд үлдээл эсвэл төрүүлчих юм бол ингээл шууд дуучин болоо л те. Бол даах шиг ч юм уу те. Тэгэл олны дунд гараад нэг дор шууд 5 дуу гаргаал цомог гараал ингээ авчих юм болов гэж бодсон. Юу л хүмүүс ингээ төсөл нэвтрүүлгээр ороод Мартин намнаар сайн байцгаана хүүхэндээ Universe Best Song-ийн шилдэг оролцогч ингээ дуурах юм уу? Universe Best Songs наадам шилдэг 25 шалгарч үлдээд болдох шиг болох. Яг би нэг зүгээр зөөрлөл. Тийм. Яг орж байгаа хүмүүс ихэнд тэгж бодож байгаа хэл та. Дуучин болно би. Монгол улсын дуучин болно. Гоё болно. Ингэн тэгнэ гэж зөндөл юм бодож байгаа. Нэг талаараа яг ч нэг цом гарчих надад UBS эсвэл одоо тэр шоуныхан ч юм надад хийж өгөх юм болов. Нэг талаараа өөртөө чадах ингээ холбож чадахгүй байгаа бол эсвэл гадны студиудтэй яаж холбож өгөх. 25 бүгдээр ингээ нэг студид өгчдөг юм. Тэгж болдгоо юм. Эсвэл тэгдэг юм уу? Тий, одоо ийм байхгүй да. Нэг талаараа хамтын ажиллагаа. UBS телевиз Universe Best Songs наадмын баг хамт олон энэ хүүхдийг ингээл. Тэр хүүхд нь өөрийн хичээл зүтгэл хүсэл дур сонирхолгүй бол яах вэ гэдэг асуулт гараад ирж байна. 25 дорд юм чинь хүсэл мөрөөдөлтэй л байх болов. За тэгээд цаашлаад уран бүтээл хийх. Тий. Хүсэл сонирхол бол яах вэ? 1000 UBS телевиз ингээл. Тэр бол бас ондоо асуудал болоо явчих шүү дээ. Хэцүү. Студиудтэй тэртээ дөрвөө ерөнхийдөө аанда гэдэг шиг хүүхдүүд маань өөрсдөө холбогддог. Студиэс маань ерөнхийдөө яг за нэг продюсинг хийчихье гэдэг хүмүүс маань бол өөрсдөө Universe Best Songs наадмаас бид бүхэнтэй холбогдоод за энэ хүүхдийн утас журмсыг дугаар энд ямар хөө иймэрхүү гэсэн зүйлүүд бол байдаг. Нэг зүйлийг л би хэлэх хэрэгтэй биш санагдаад байна. Тэр нь юу вэ гэхээр амжилтын түлхүүр ингээд өөртөө хатгацсан байхгүй. За тэрийг мэдэхгүй. Тэрийг олж харахгүй. Тэ? Тэгээд тэр хүүхд болохоор тэр түлхүүрээ гаргаж ирээд нөгөө нэг хаалга руу хийгээд онгойлгох шүү дээ. Тэр онгойлгох арга зам аргачлалын магадгүй тэр хаалгыг нээгээд өгсөн байхгүй. Өгж байгаа байхгүй. Universe Best Songs наадам. Зарим нь тэр яг би ойлгохдоо өөрөө чинь асуумаар юм л да. Тэр түлхүүрийг хатгацсан байгаа тий. Арга замыг нээгээд өгсөн ба шүү дээ. Арга зам олсон уу? Олдог байх та. 2011 уран бүтээл хийж гинөө. Уран бүтээл одоо ялцчгүй
энэ их ажил яаж байгаа гэдэг шиг одоо төсөл нэвтрүүлэг маань эхэллээ. Ядчгүй амжилтгүй л дээ. Тэ. Уучлаарай би хоёр зэрэг зүйлс асууя. Яг буруугаар битээ өдөр. Чамайг би дуулахыг сонсомоор байна гэл хүмүүс чамд саналаа өгсөн байгаа. Шүүгч чамд дуучин болохгүй саналаа өгсөн. Тэнгүүд би завгүй байна би сэтгүүлч ямаар ингэ яваад байгаа. Яг үгүй энэ болохоор зүгээр одоо жишээ нь миний хувьд наа чи өөр хүмүүс өндөө байгаа шүү дээ. Шилдэг баримт авдуулсан. Уран бүтээл хийж байна. Хажуугаар нь ажиллаа хийж байна. Тэ? Яг тэрний айдлаар нэг айдал нь бий байхгүй. Одоо яг өнгөрсөн 2 жил, өнгөрсөн 1 жил гэдэг юм уу? Миний он жил биш байсан байна. Би нэгэнд эхлүүлсэн нэг ажил тэр нь юу вэ гэхээр хөтлөгчийн карьер. Би тэрийг бас халтурдаж болохгүй байхгүй. Би энийгээ бас нэг энэ талд хүч үзэж байгаа юм чи би энэ рүүгээ би анхаарлаа хандуулад би хоёр юм зэрэг хөвөө хоёр тулаа зэрэг хөөсөн хоос оцорно гэдэг чи би хоёр юм чанаргүй гэдээ яах юм бэ? Би нэг нь эхлээд барьж аваад би энийг бас нэг шүүсийн шахаад нэг жоохон харчмаар шүү дээ. Үр дүнгийн гэдэг юм. Тийм учраас би 2012 оны 12 дугаар сарын яг нэгний өдрөөс би бизнес соглолтын ажиллаж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл ерөөхдөө яг хөтлөгч хүн яаж болох вэ? Хөтлөгч хүн чинь бэ? Юу хийж яах вэ? гэдэг талаар ажилласан гэх юм уу. Магадгүй миний төлөвлөгөөнд 2015 оны 2 дугаар хагас. За яг нөгөө нэг 2011 над минь шилдэг оролцогч гаан эрдэнэ гэж хүний чинь уран бүтээлийн одоо онцлог эхлэх нэ гэж бол харж байгаа. Хов хүний төгсөн болсон биз. Хөтлөгчийн ур чадварыг бүр эзэмссэн. Одоо дуулах чинь. Тэмцээн төрүүлэхээр гадны улс миний мэдхийн гадны улсад очиж нэг хамтлаг дуучны тоглолт үздэг. Миний мэдхийн Beyoncé үзчихэл өөр хин нэг үзчихсэн. Тийм нэг зүйл шүү дээ. Тэ? Rihanna Bird. Тэгээд өөр чинь юу байдаг вүлээ? Grand Prix шагнална. Гадны улс оронд мэрэгчлэрээ суралцах эрх өгдөг. Би ийм байдсан бол гэж утсан байхгүй байдаг юм биш. Хэдэн жил сурдаг? 4 жил сурдаг байсан. Цэлмэн бол төгсөөд ирсэн үү? Цэлмэн тэрэнд сураагүй шүү. Сураагүй. Яг одоо сурж байгаа дуучны хэм. Төгс 2012 оны Grand Prix шагнал 13 он Эрдэнэ цэцэг 13 оны Grand Prix Эрдэнэ цэцэг 14 оны гişиг дөрөв одоо 3 сард явж байгаа. Эргэх холбоонд хоорондоо хайр ярамаас болж байна. Хайр ярамаас болоогүй. Босын хөтлөгчтөн ч юм уу эсвэл хөтлөгчийн хоорондоо хөтлөгч нь оролцогчтойгоо хайр ярамаас үүсгөө. Тийм зүйл ер нь түүхэнд болсон уу? Түүхэнд. Бид 6-гийн хувьд бол тийм бол байгаагүй. Тийм тэрийг бол өмнөх хүн 2 хүнд байсан юм уу? Байсан тийм. Бас тийм надаас сууд явах тийм надад бодож байгаа шүү дээ тийм. За зөвхөн яваад тийм интернет орж чаддаг юм байсан бол хойд одоо бас үзчихлээ. Одоо бол хамтаа гоё. Одоо хамт байхгүй хаа. Тийм гэж бодож. Universe Best-ing одоо бүртгэл явагдаж байгаа. Хүмүүс яаж бүртгүүлэх вэ? Хаана очих вэ? Хэдэн орон нутгт дээр эсвэл бүртгэлийн юу явж пост явж байгаа юу? Үгүй бүх одоо бүртгэл бол яг Best Leads дээр явагдаж байгаа. Тэгээд хөдөө орон нутгийн оролцогчид маань харин одоо нэгдүгээр шатанда бичлэгээр оролцох боломжтой. Өнгөрсөн жил тийм байлаа. Өмнөх жилүүдэд гадны оролцогчид маань тэгжсэн. Энэ жил бол орон нутгийн оролцогчид ч гэсэн бас тэгэх боломж болгож байгаа. Энэ ч бас их зүгээр юм биш үү? Нас бол 16-аас эхэлж байгаа тийм. 16-аас дээш хамаагүй байгаа. Шилдэг 25-д үлдсэн оролцогчдоос олон танигдсан хамгийн өндөр настай хэн байна? Хамгийн бага настай ямар? Хамгийн бага настай нь 16 настай хүн. Яг одоо уран бүтээлээ гээд олон танигдаа явж байгаа. За 16 настай тухайн үед 16 настай байсан гэдэг. Одоо ингээ нөгөө 100 хэдэн хүний чинь ингээд одоо бодох гээд байна шүү дээ. Та нар ингэж яах чинь манус яах юм бэ? Хишиг талаа маань 17 молоотой байсан уу? Тийм үү? Байсан шүү дээ. Тий 11 одоо 4 жилийн өмнө ч одоо л 20 гарцсан. Энэ хойд бол бас Сэлмүн ч гэсэн нэрээ баг тийм байсан баг шүү дээ. Сэлмүн чинь 16-таа Grand Prix авчихсан баг шүү. Тий. Миний жоохнууд нь бол тиймэрхүү байсан баг. Тухайн он жилүүд дээ шүү. Одоо 6 7 жилийн өмнө юм яриад байна. Өндөр насны ёстой мэдэхгүй. Тэгээ ёстой насын асууж харьцуулж тоолж. Өндөр жаргалагч биш магадгүй. Чи сайн мэдээсээ. 7 жилийн түүх юм гэдэг нас нэг ажил. Шилдэгүүд дотроос шүү дээ. Одоо яг уран бүтээлээ эд тойрож байгаа. За тийм ээ тийм. Та хоёрын зүгээс нэмэлт мэдээлэл юу вэ? Нэмэлт мэдээлэл бүртгэл одоо яг хүнөм аргашгүй дуусгаад байна. За энэ жил зочин ажиглагч орж ирж нэмэгдэнэ. Тэгээд тэр ямар хүмүүс байх гэхээр мэдээж яруу яригч, хүчний зохиолчд байдаг юм уу те.
ерөөсөө мэдээж урлагийн хүмүүс байна. Тэгээд зочин ажиглагчид маань нэг нэгээрээ ингээд өдрөөр ээлжлээ гэдэг. Угсаа ажиглагчид маань бол байх юм. Тэн дээр нэмэгдэж орж ирнэ гэсэн. Бас л нэг шинэ өөр үсэг мөнгө төрөх болж өгнө гэсэн үг. Тэгээд дээрэс нь шилдэгт үлдсэн 15 хүүхэдтэй 5 хөгжмийн зохиолчд 3-3-аар нөгөөд тэгээд хувааж авч продюсингийн ажил хийлээ. Одоо яг ингээд продюсерлуулах нь шүү дээ, тий. Зөв. За энэ дуу ингэж дуулах нь яаж дуулах нь ийж дуулах нь ингээд өсө бүхнэл юм одоо хийж өгөх нь гэсэн талаар бол шүүгчдийн хувьд өөрчлөлт гарч байгаа юу? Яасан шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа юм. Өөрчлөлт орж байгаа юу, тий. Гэтэ хин байх нь вэ гэдгийг тий нууцлаа. Ахаа монгол хэлэндээ муу. За маш их баярлалаа. Бидний урилгыг хүлээж авсанд үзэгчдээ Universe Best Song нэвтрүүлэг маань удахгүй эхлэх гэж байна. За 22-нд бол нөгөө бүртгэл дуусах юм байна. За энэс өмнө бас амжиж бүртгүүлээрэ залуучуудаа үзэгчдээ ингэ зөвлөх байна. За өнөөдөр миний урилгыг хүлээж авсан та бүхэнд маш их баярлалаа. Маш их баярлалаа. Өрсөнд баярлалаа. Enjoy the free